сарын 3-аас 7-ны дагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа тавцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 17-ны пүрэв гарагийн дугаар шүүдрэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаами, найруулагчаар Бархуугийн Чинбатнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Max Clean брэнд супер хонжортой худалдаа мөн Better for All ZT гарагтас хамтран ажиллаж байна. Шаврууд дов чимдэг хүргэе. За бүгдэнд нь үчимэнд манайхан тулаанд бэлэн л үсттэй. Гэлээ. За өнөөдөр бид хоёр гэмт хэргийн тухай ярьдаг. Тэгэхээр өнөөдөр ямар гэмт хэргийн тухай ярихаа төвчөн дөрдий. Заамыг ч ямар хэрэг ярих гэж байна. За би өнөөдөр Монгол усан гэмт хэрэг ярина. Тэр дундаа 1950 оны үед яг хөдөө орон нутагт гарсан ийм дүүлэнд гэмт хэргийг үргэлжлэр бэлдээд байна. 1900 хэд гэсэн бэ? 50. Харин би 50 гэчихэр хараач 50 өмшөөлөө зөв сонсон. Тэгээ нэлийн юм эдрээтэй хэрэг бэл. Тийм байна тийм. За би одоо өнгөрсөн 7 өнөөс эхлээл дандаа сүнс ярьсан уг нь чинь 2 дахь 4 дахь өдөр гэмт хэрэг ярьдаг шүү дээ. Тэгээ өнөөдөр өчигдөр бүр хайж хагаад богинохон сүнстэй төвхөрч болсон учраас өнөөдөр бол ингээ сайхан гэмт сайхан ч байгаа. Одоо гэмт хэргийг сайхан гэж ярьж байна үү? Сэдвэрээ сэдвийн дагуу сайхан ярих нэ л гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр ярих хэрэг маань төрсөн эхийг алсан маш харгас залуучийн тухай ярина. 2010 оны 2 сарын 14-ний өдрийн 12 цаг 15 минутын үед Кёнгиду Янжууд байрлах нэгэн орон сууцны үүдэнд 20 насны залуу их л айд сандарсан байдалтай зогсож харагддаг. За тэрээр уг байранд амьдардаг 53 настай Ким овогтой Ким гэхэнэ одоо овогтой эмэгтэй том хүн юм байна. Тэгээ залуу уг байранд ирсэн шалтгаан гэх юм бол ээжтэйгээ 7 хоногийн турш ерөөсө холбоо орж чадаагүй. Тэгээ санаа зовсондоо ирсэн тэрлээ байж л та. Тэгээ яг ээж нь хүүгийнхээ дуудлаганд хариулахгүй, мессежинд хариулахгүй тохиол байдаг ч гэсэндээ бүхэлдэн 7 хоногийн турш холбоог болж исэн удаа ерөөсө байгаагүй мэн. Тэгээ дээрэс нь ээжтэй хамт амьдардаг 23 настай дүү уун хүртэл ерөөсө утсаа авахгүй, холбогдохгүйсэн юм л дээ. Тэгээ за нэг л зүйл ерөөсө биш байна даа гэж бодоод ингэ ирсэн юм байна. За хачиртаан залуу маш удаан ээжийн гэрийн хаалгыг зогсон боловч хинч хаалга тайлж өгөөгүй дотор нь хүн байгаа гэх чимээж дуулдаагүй. Тэгээ аргаа барсандаа засварчин дуудаад хаалгыг одоо ингээд түлхүүрийг ингээд янзлаг шидээр ч нэг код модер хийдэг тэрийг нь нээлгүүлээд дотогшоо орсон байдаг. За тэгээ дотогшоо ороход ээж нь тун цэвэрч хүмүүс учраас том өрөө нь бол маш юм эмх цэгцтэй одоо юу гэдэг ямар нэгэн хулгайсан ч юм уу юм замраагүй байдлаар юус ажиглагтаагүй. За ингээ залуу ээжгээ хаагаад ээж гэж хэмээн унтлагын өрөө рүү цаашаа орсон. Тэгсэн орон дээр хин нэг хэвтэж байгаа харагцсан нэ. Тэгээ дээгүүр нь хүнжлэр хутсан байсан тэр хүнийг. Гэхдээ тэр хутсан хүнжил нь битүү цус болцсон байсан гэнэ. За яагаад гэхээр залуу нилээ их цочирдсан. Тэгээд ээжээ гэж хэмээн хашгираад нөгөө хүнжлийг сүгсэн чинь ээж нь хэдий нас урчихсан байсан. За тэгээд цогцыг харахтай толгоондоо хүнд гэмтэл авсан бол маш хэмжээний цус алдсан, зарим цус нь ингээ бүр хатцсан. Тэгээд тоогоор шалтан байсан гинэ. За мөн ээжийнх нь баруун хөлн дээр цусаар Чон Ван гэж ханзаар бичсэн байсан. Чон Ван. За энийг орчуулах юм бол Тэнгэрийн хан, Тэнгэрийн ван гэж орчуулагдана. За ийм утгатай ханзыг цусаар нь гоён дээр бичээд өргөцсөн байсан. Тэгээ залуу шуудхан цагдаа дуудаад удалгүй цагдаа нар хэргийн газрыг шалгаж эхэлсэн. За шалгаж үзэхэд гаднаас хэн нэгэн хүчээр нэвтэрсэн гэх ямар нэгэн уул мөр ерөөсөө олдоогүй. За ингээд үргэлжлүүлэн шалгаж агаад цогцос олдсон орны доороос хохирчийн нэр дээр хадгаламжийн дэвтэр болон 400 мянган воны бэлэн мөнгийг олсон. За тэгэхээр хэрвээ хулгай дээрэм хийх гэж ирсэн бол энэ хэмжээний мөнгийг үлдээгээд явах учиргүй шүү дээ. Тиймээс хэрэгтэн мөнгөн чуунжийн хэргийг бол үлдээгвэ гэж цагдаа нар ихэндээ таамагсан байдаг. За тэгээ цогцыг ажвал хохирчийн гавлын яс маш хүнд гэмтсэн. За тэгээ хэрэг хийхэд ашигласан зэвсэг хохирчийн хөлний хажуунаас улдсан 36 см орчим урт алах байсан гэнэ. Тэгээ энэ алах хаанаас хаана байдсан алах вэ гэхээр хохирчийн гэрт нь байсан алах юм байна. Тэгээ мөн түрүүн хохирч доогоор нүцгэн байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн хохирч бэлгийн хүчрхийлд бас өртсөн болж таарч байгаа. За гэхдээ ачирхалтай нь хохирчийн биенээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн гэх ямар нэгэн ерөөсөө уулмөр бол олдоогүй. Тэгэхээр хохирч эхлээд толгоондоо хүнд гэмтэл аваад дараа нь хүчрхийлд өртсөн байх магадлалтай. Тэгэхээр толгоондоо гэмтэл авсан учраас эсэргүүцэл үзүүлж чадаагүй гэсэн үг байна шүү дээ. За ингээд хэргийг бүхэлдэн дүгнэхэд өшөө хорслын улмаас хохирчийн амнасанд хүрсэн байх магадлалтай гэж таамагласан. За мөн хохирчийн толгойд бас газар маш олон удаа зохиж гэмтээсэн. Тэгэхээр хэрэгтэн уур бухимдлаа гаргах гэж маш олон удаа зогсон байх магадлалтай гэж үзсэн байна. За тэгээд түүнчлэн хохирчийн гэрт байгаа алхахыг за гэрт нь иржсэн хүн л мэднэ гэхээс хаана юу байгааг нь хүн сайн мэдгүй шүү. Тэгэхээр ойр дотны хүн байх магадлал бол өндөр юм байна гэж таамаглаж байгаа. За тиймээс цагдаа нар хохирчийн эргэн тойрны хүмүүсийг нь эхэлж судалж эхэлсэн. За ингэ нэлээд судасны эцэст 2 хүн дээр ингээд хэрэг маань жижигрээ сэжигтэн гарч ирж байгаа юм л та. За эхний хүн хохирчтой үргэжсэн 55 настай Ким гэдэг ир байсан. Харин нөгөө сэжигтэн нь энд хохирчийн төрсөн хүү уу гэдэг 20 гаруй насны.
залуу сажигтан болсон. За тэгээ хохирогч хамгийн сүүлд 2 сарын 7-ны өдөр утсаар одоо хүүтэйгээ том хүүтэйгээ холбоо орсон түүнээс хойш холбоо цацарсан гэж бодохоор одоо тэр 2 сарын 7-ноос хойших 7 хоног буюу 2 сарын 7-ноос 14-ний хооронд хохирогч юу хийсэн, хинтээ уулзсан гэдэг дээр цагдаа нар анхаарлаа хандуулан шалгаж эхэлсэн байдаг. За тэгээ юун дөрөнд эхлээд хохирогчийн найз залуу Кимийн утасны байршлагыг шалгаж үзсэн. Тэгсэн хэрэг гарсан гэх 7 хоногт өөр газар байсан буюу тэр байшин шалгуур газар байсан болж таарч байгаа. Тэгээ мөн хохирогчийн амьдарч байсан байрны хяналтын камерыг нь шалгаж үзэхэд найз залуу гэдэг энэ Ким гэдгээр гэрт нь юусоо ирээгүй байна л да. За харин энэ хугацаанд хяналтын камерт бичигдсэн нэг л хүн байсан. Тэр нь төрсөн хүү, баг хүү болох уу байсан. За гэхдээ цагдаа нарт хохирогчийн хүүг сэжиглэж байгаа одоо амар байгаагүй л да. Яа тэгэхээр та бүхний мэдж байгаачлан бэлгийн хүчрхийлэл өртсөн шүү дээ. Тэгэхээр төрсөн хүн ээжигээ хүчрхийлнэ гэдэг бол үнэхээр байж боломжгүй шүү дээ. За гисэн хэдий ч сэжигтэй зүйл ганц хоёроор зогссонгүй. Учир нь баг хүн ээжтэйгээ цуг амьдардаг байсан шүү дээ. Гэтэл утсаа форматлаад бүр ингээд доторхын бүдэнгийн устгаж салгаад унтраагаад ингээд гэртээ үлдээгээд алах болцсон. Тэгэхээр нэгэсэндээ хэргийн баримтыг устгасан байх бас магадaltaй байна гэж таамаглаж байгаа. За тэгээ цагдаа нар хохирогчийн баг хүүгийн байнга ашигладаг байсан тоглоомны IP хаягийг шалгаж утсаа унтраасан учраас за тэгсэн чинь PC тоглоомны газраас нэг PC тоглоомны газраас давтамжтайгаар ингээд орж байгаа гэдэг нь баригдсан байдаг. Цай хамтралчид танилцуулаад урагшлуулъя. Better for all ZT гар утас. Технологийн төвчлөгийн хүмүүст хүргэх зорилготой ZT брэнд 5G дэмждэг ZT Blade A75 5G гар утсыг худалдаанд гаргасан байгаа. Энэ гар утасны давуу тал нь юу гэхээр өдөр тутмын хэрэгцээнд төгс цогцох чанартай. Тэгэхээр таны өдөр тутмын хэрэглээг хялбарчилж, илүү ухаалаг, хурдан болгох энэ гар утас маань 50 мегабайт хүчин чадалтай, хэмэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай байна. За тэгээ энэ камерны давуу тал гэх юм бол мэдээж маш чанартай, мөн мэргэжлийн байдлаар дарсан юм шиг маш гоё зургийг авдаг. За тэгээд зураг засаж янзлахаж гэсэн нэг хялбар байдаг юм бэл. Одоо ер нь бол тэгэл камерны оронд уцаал ашиглаж байгаа шүү дээ, тийм ээ. За бас нэг давуу тал нь цэнэгийн удаан барьдаг хүчрхэг батарей тий. За мэдээж энэ утсаар гар утсыг худалдаж авбал 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгөө солиулах боломжтой юм билээ. Дэлгэцэж бас хөрхөн үнэтэй шүү дээ, тийм. За тэгээ Mobicom-ын салбарууд улам Mobicom CGM, Mobi application, Mobi application-аас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Лавлах утасны дугаар нь 22 22 22 22 гэсэн дугаараар баярлалаа хамтран ажилласан Better for all ZT гар утас байлаа. Баярлалаа. За ингээд хэргийг үргэлжлүүлээ. Тэгээ нэр нэг нэмж хэлэх зүйл нь одоо энэ дэлгэцэн дээр өгж байгаа зураг бол ерөөсөө энэ хэрэгтэй ямар ч холбоогүй зурнууд гарч байгаа шүү. За ингээд тухайн PC тоглоомны газарт очиж очиход одоо сэжигтэн ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй шуудхан босоол цагдаа нарыг дагаж явсан. Тэгээд бүр хийсэн хэрэгэж гисэн хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр төрсөн хүн ээжигээ хүчрхийлсэн болж таарч байгаа. За тэгвэл хэрэгтэн уу гэж яг хин юм бэ? Баг хүн яг ямар учиртай юм бэ гэдэг тухай ярив. За хохирогч анхны нөхрөөсөө том хүүгээ гаргасан юм байна. Тэг удалгүй салаад дараагийнхаа хүнтэй суусан. Тэгээ дараагийнхаа гэрлэлтээс энэ хэрэгтэн ууг төрүүлсэн. Харамсалтай нь хохирогчийн 2 дахь гэрлэлт мөн л бүтлгүүтэж нөхөртөөгөө байнга муудалцсаар сүүлдээ дахиад салчиж байгаа. Тэгээ үүний дараа дахин өөр эртээ хамт амьдрах болсон. За тэгээ хэрэгтэн ууг төрсөн эзэгнч тэр энэ хохирогч ч гэсэндээ аль аль нь авахаас татгалцсан өсөх боломжгүй гэж хэлсэн гэсэн. За ингээд хэрэгтний хувьд бүр багаасаа хамаатнуудынхаа гэрээр асрамжийн газраар өсөж торинсон дамжиж. За тэгээ өсвөр насндаа байхдаа төр байрлаж исэн асрах газартаа сэтгэл зүйчээс бас зөвлөгөө авч суудаа тагна. Тэгээ тухайд юу гэж хэлжсэн бэ гэдэг тэмдэглэгийг шалгаад үзсэн чинь би ээжигээ маш ихээр үзэн яддгаа. Би хизээ нэгэн цагт заавал ээжигээ алнаа гэж хэлжсэн гэдэг нь бас тодорхойлсон. За ингээд хэрэгтэн 14 нас хүрдэг жил ээж нь түүнийг эргүүлэн гэртээ авчиад хамт амьдрах болсон. Яг үүнээс өмнө бол аавтайгаа хэсэг амьдэрсэн. Гэхдээ аав нь өөрөө архинд дурдсан, архичин байсан. Тэгээ сүүлдээ эмнэлэгт хүчээр хэвцэн л дээ. За ингээд ээжтэйгээ амьдрахаас өөр аргагүй болсон гэсэн. Тэгээ тухайн ээж хүү хоёр ер нь хоорондоо ерөөсөй ойлголцож чаддгүй. Тэгээд ээжийнх нь хувьд одоо амьдралаа авч явах үүднээс ажил хэрэг гээл одоо ерөөс хүүдээ бас сайн харж чаддгүй байсан. Тэгээд том хүүгээ бас гайгүй өсгцэн учраас манай баг хүүч гэсэндээ тэ өөрөө уучраа болоод ингээ хүн болчих байлгүй гэж бодож байсан л юм л тэ. Тэгээд дээрэс нь тухайн үед ээж нь дахиад нэг өөр эртээ хамт амьдарч байсан учраас тэр нөгөө хамтран амьдрагчтайгаа маш олон удаа муудалцдаг байсан. Тэгээд байнгын муудалцдаг тэр нөгөө хүүдээ анхаарал хандуулах юмч тийм боломжгүй л байсан юм л. За тэгээд хэрэгтэн ээж нь найзлуудтайгаа муудалцах бүрт ойролцоо байх сүмрүү очиж тайвширдаг. За тэгээ хэрэгтэн цаг хугацаа өнгөрөх тусам улам дотгошоогоо хүмүүстэй нөхөрлөж найзалж чадхаа ойлцсон хичээл номдоо ч юм уу за сүүлдээ бүр ахлах сургуулаа хайж орхисон байдаг. За гэхдээ
Үүнээс гадна бас нэг асуудал байсан нь юу гэхээр хэрэгтэн шизофрентэй байсан гинэ. Тэгээ шизофрен өвчин бол нэг бага усанд бол нэг театр мэдэгдэхгүй шүү дээ. Жохон томроод тэг өсвөр нас яг ингээд нас нэмэгдэх тусмаа л илүү их мэдэгдэж эхэлдэг. Тэгээд бодит байдал, хийсвэр байдал хоёроо ингээд ерөөсөө ялгаж салгаж чадхаа байждаг. За тэгээд хэрэгтэн ахлах сургуулаа хайснаас хойш гадагш гарахаа болсон. За тэгээд байнга л гэртээ суудаг байсан юм байна. Энэ үед ээжийг нь хамтран амьдрагч ч гэсэн яваад ингээд ээж хүү хоёр хойлохна амьдрдаг болсон. Ингээд цаг хугацаа өнгөрч хэрэгтэн 23 нас хүрсэн. Энэ хугацаанд бол гэртээ л байсан, өдөржингөө гэртээ компьютераар тоглоом тоглоо суудаг. За тэгээд ээжийнх нь хувьд 23 нас хүрсэн одоо хүнтэй нас бий төрсөн хүн өдөржингөө ингээд компьютер тоглоо суугаад байгаа нь юу ч таалагдаагүй. За тэгээд хэрэгтэнд тодорхой хэмжээс үг хайж эхэлсэн байна л да. Жишээлбэл би ямар азгүй болоод ингэж хамшиг хүүхд гаргачдаг байна те. Чи одоо ямар арчаагүй магач ажиллаа хөдөлмөр эрхлэлтэй гэх мэтчлэн ингээд загнадаг болсон. Тэгээд эхэндээ ээжийнх нь үг хэрэгтэнд сэтгэлийг шарах болж эхэлсэн байна л да. Яагаад энэ хүн намайг ингэж хэлж байгаа юм болоо гэд. Сүүлдээ бол бүр ингээд уур бухимдал хорслыг нь төрүүлэх болсон. За ингээд хэрэгтэн багаасаа ярьж исэн ээжигээ алах төлөвлөгөөг нэгсэндээ боловсруулж эхэлж байгаа. За хэрэгтэн ээжигээ хамгийн хэрцгий аимшигтайгаар алахыг хүссэн. Тэгээд хэрэг гардаг 2 сарын 7-ны өглөө хохирогч ажлаа тараад үүрээр гэртээ орж ирсэн. За тэгээд гэртээ оржингүүтээ хэсэг унтчаад хүүгээ өглөөний цаг бэлтчихсэн. Ингээ хүүгээ дуудаад хоол ундаа идэ гэд ингээд ээж хүү хоёр ширээний хойртол суугаад хамт хоолсон. Хүү нуудлгүй босоод ингээ өрөөргөө ороо авцсан. Тэгээ хохирчийн хувьд ч гэсэндээ орой ээлж ажилтаас учраас буцаад өрөөнд ороод ингээ унтж байгаа. За гэтэл хэсэг хугацааны дараа хэрэгтэн хохирчийн унтж байгаа өрөөний хаалга ингээд аяархан нээгээд нам унтсан хэсгийг шалгасан. За ингээд унтж байгаа шалгачингуудаа маск зүгээд малгай өмсөөд жижиг өрөөрөөр орж алх аваад хохирчийн байгаа өрөөрөө буцаж орсон. За ингээд унтж байгаа хохирчийг нөмөрч байгаа хүнжлийг нь толгой дээгүүр нь хүртэл ингээд тулгаж хувцсан. За ингэсэн шалтгаан юу гэхээр үгдийн ээжигээ хараад гимших ч юм уу тийм үүднээс бол биш байсан гэж байна. Ямар шалтгаантай тэр хүнжлийг толгой дээгүүр нь хувцсан бэ гэхээр өөрийнх нь хувцс руу цус усарч үйдээ, халтар болгочих үйдээ гэдэг үүднээс тэр одоо хүнжлийг дээгүүр нь хувцсан юм л дээ. За тэгээ үүний дараа маш олон удаа хохирчийн толгой цохисон. Хохирч хөдөлгөөн байсны дараа хэрэгт нь нас орсон гэж үдээд цохоо болсон. За тэгээ хэсэг амьсгаа авч одоо амарч байгаа юм л да. Тэгээд тухайн үед нөгөө ээжих одоо цогцыг харж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэл хүнжлийг нь хажуугаар ээжих нь гуй цугжсэн. Тэгээ энэ гуйг нь хараад нэгсэнд одоо бэлгийн дур хөсөл нь төрсөн. Ингээд бэлгийн хүчрхэл үлдсэн байгаа. Тэгээд бэлгийн хүчрхэл үлдэж явах үед хохирогч баг зэргийн амьсгаатай байж таарч байгаа. Тэгээ үүнийг анзаарсан хэрэгтэн хүнжлөөр одоо толгойг ингэж хаагаад амьсгалыг нь одоо ингээд боогдуулж гэсэн үг шүү дээ. Амьсгал хураасан байдаг хохирогч. За үүний дараа хэрэгтэн хохирогчийн цусаар биен дээр нь ханзаар үгэтсэн энэ чонван гэдэг үг гэж хэлсэн шүү дээ. Энэ яг ямар одоо учраас энэ одоо ханзаар үгэтсэн нь бол одоо ч гэсэн тодорхой биш юм байл. Энээр бол мэдчихэж байгаа юм тийм тайлбар бол өгөөгүй. За хэрэгтэн удалгүй том өрөөнд гарч удирдлага аваад за 4 цагийн турш буудан дээр суугаад зурагт үзсэн. За шалтгаан юу гэхээр ээжийнхээ үгэлж аншааг сонсохгүй ингээ амар тайван зурагт үзэх нүртэнд таалагдсан гинэ. Тэгээд гадаа харанхуй болох үед нар жаргах үед ээжийнхээ төрөвчнээс картыг нь аваад за ингээд хот руу ороод өөртөө тоглоом худалдаж авсан байгаа. За тэгээд дараа PC тоглоомны газар орсон. Одоо нэг комик ном уншдаг газар гэх мэтчлэн ийм байдлаар 7 хоногийн турш гадуур хоногсон. Тэгээд 7 хоногийн дараа ах нь гэртээ ирснээр түрүүн тий одоо ээжийнх нь цогцыг цагдаа нар болоод удалгүй хэрэгтэн бол хэрэг үлдснээс хойш ингээд 9 хоногийн дараа баригдсан гэсэн үг. За ингээд удалгүй шүүх хурлалсан. Хан шатны шүүхээс түүнд 20 жилийн ялыг оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх хурал 2010 оны 10 сард болсон. Энэ одоо дараагийн шүүхтэр бол 20 жилийн яллыг нь өөрчилсөн. Яа тэгэхээр шүүгчнээ үнэхээр аимшигтай харгас байдлаар төрсөхийн амнаас нь хүрсэн гэж үзээд насаар нь хорих ялуулан гэж өөрчилсөн байлаа. Тэгээд 2010 онд гэдэг чинь одоо ингээд энэ хэрэгтэн бол шоронд орсон. Одоо ялаа эдэлж байгаа гэсэн үг. Юу 20 жил мэлвэ тий. Тэгэд одоо сэтгцийн үнэлгээ одоо хийсэн юм болоо яасан юм бол сэтгцийн өвчтөө гэж гарав уу эрүүл хийсэн юм уу шизофрентэй л байсан гэж урсан бэл. Эхлээч гэсэн тий бас тий ээжигээ гүнөөчөөд зурагт үзээ 7 хоног юу ч болоогүй юм шиг тий. За бүр тэр яах вэ гэхэд нас орсон тий одоо барж яхад нь бэлгэвч хэрэглүүлж байгаа юм чи юу вэ одоо тийм үнэхээр аимшигтай яаж одоо тийм төрдгийн өстө мэдгүй. Үгүй харин тий хүний санаанд одоо багтмааргүй л аимшигтай юм сонсогдох юм да. Тэгээ 2010 онд гарсан хэрэг. Тэгээ тухайн ондоо баг ингээд шүүх нь болоод одоо ингээд 10 идэгчлээ шоронд хоригдож байгаа юм байна. Тэгээд хан шатны шүүхээс бол яг 20 жилийн ял оноосон боловч
дараагийн шатандаа бол үнэхээр байж боломгүй хэрэг үлдсэн. Ялыг нэмэх ёстой, цаазаар авах ёстой гэж дүгнсэн байл уг нь. Тэгэхдээ тэгээ солонгосч нөгөө цаазаар авах ял бас байхгүй болж тий. Тийм учраас за ер нь бол насаар нь хорхол ноёо гэд одоо ингээд шоронд орогдсон юм байна. Угаасаа гарч ирээд чи яах юм бэлээ нэр. Үнэхээр л одоо энэ ярьжсэн эргүүдээс хамгийн баг аимшигтай юм да. Тийм. Яг деталь нь одоо бус хэрэгүүд бол бага юм шиг хэрнээ хийсэн үйлдэл нь үнэхээр аимшигтай юм байна. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн гэмтэр рүү орцгоё. За би үргэлжлүүлэн 1950-аад оны үед Монгол улсад гарсан бас нэг юм нэлээд сенсацтай хэргийг үргэхээр шийдсэн. За хөдөө орнуудад гарсан юм дүүлэн хэрэг байгаа. За 1970-аад оны 1-р сард нэг яамны намын өрийн товчооны гишүүдийн хурал нь болсон юм байна. Намын идэвхтэн ажлын хариуцлага сайдаа дэд эрдэмтэн Тогсом гэдэг залуу намд орлогч гишүүнээр элсүүлэхээр нэлээд ч удаа авч хэлэлцсэн юм байна л да. Тогсом явандаа нэр хүнжтэй боловсрал сайдаа шилдэг залуу боловсон хүчин ч болсон маа. Ингээд намын өөрийн товчооны хурлаар Тогсмыг энэ удаа хэлэлцгээс татгалзаад түүний хувийн амьдралын зарим асуудлыг нь шалгаж үзэхээр болсон байгаа нөгөө нэлээд шалгадаг байсан шүү дээ тухайд ч юм. Ингээд Тогсмыг товчооны хуралд ч өөрийг нь оруулаагүй юм байна л да. За намын өөрийн дарга нь яамны нэг орлогч сайд байж л дээ. Ингээ хурлын дараа намын өөрийн дарга нь аминчхнаар "Гүй чи яагаад овгоо өөр хүнээр нэрлсэн юм?" гэж өөрийн амьдралынх нь хамгийн нууц нэгэн явдлыг хүндэж асуусан юм байна л да. Чиний овгч нь зүрхтэй штэ. Яагаад өөрчлөлтсөн юм. Тэгтэн Тогсом жаахан балмагдаад "Гүй яран өөр хүнээр ч овоглох юм байхгүй. Би ч бүтүүн ч хүн штэ. Хинзээ гэдэг бол миний хуурай ээж дүү бид хоёрыг үдээ зэрэгтсэн хүргэсэн л хүн учраас овгосон юм л да." Гэхдээ дарга нь дахиад асуусан ба. "Гүй чи яагаад ааваараа овоглох дургүй байдгийг?" гэд лавлаж асуусан ба. Тэгтэн Тогсом "Гүй дургүй жүшилтэй би угаасаа мэдэхгүй юм чинь" гэж хариулсан ба. Тэгтэн дарга нь "За яах вэ? Би энэ асуудлыг шалгая. Бидэнд ийм мэдээлэл ирсэн. Тэгээд хайхралгүй орхиж өнөхөр болохгүй байна. Түүний дараа л чамайг намд илсүүлэх асуудлыг шийдэе" гэж хэлсэн ба. Инээс болоод Тогсом маш их гутаж тэр асуудал яагаад сөхөгдсөнийг маш их гайхаж эхэлсэн юм байна л да. За тэгвэл эргээд тэр асуудал юунаас болсон юм бэ гэдэг хоошоо жоох ухраа тийм ээ. Намар цаг налааж их тал хонгортон шаргалтаад алсын цэнхэр уулсын оройд мөнгөн цагаан цас хаял гялалтсан үе байж л дээ. Өдөр болгон зил татсан шуудын цуваа цэлмэг тэнгэрээр хошууран одох бөгөөд гангамналдах дуун сэр салхины хөвшөөтэй хосолж нэг янзыг уянга болон бадран дууршдаг байж. Цог өвгөнийх 2 хүүтэйгээ 3 гэрээр ойрын нүүдэл хийж их талын дундах бэсрэг хідэн толгодны өвөрт буугаад исэн үе. Нутгийнхан энэ толгодыг 5 толгой гэж нэрлэдэг юм байна. Харин дээр үед бол хар оорцог гэж нэрлэдэг ажил те. Том хүү дэндвийн ихнэр бүжин тулгар биетэй намрын сүүл сард сүр төрөх байхаа гэж бодон гэр зуурхан л байж аж. Бүжин гих бүсгүй 25 настай сайхан уртхар усныхээ ухт нь сувдан шигтгэдээ мөнгөн самхатгсан хоргоо хэмжээртэй тохоо нэлэгдсэн ногоон торгон дээлтэй 3 гэрээ ихсэж өтрийг бардаг байж л те. 2 хүүгийн илээд нь 5 настай, баг нь 3 настай. Одоо төрөх хүүхдээ охин байгаасаа гэж сэмхэн мөрөөждөг байж. Харин баг хүү дондовын ихнэр нь долгоор дөнгөж 20 нас хүрсэн ч гэсэндээ 2 настай ганц хүүтэй. Түүнийг л эрхлүүлэн цагийг бардаг байж л дээ. Цог өвгөн ихнэр чанцалтайгаа хоёулах нь амьдрна. Үнээс хон мал эргүүлэх аргал түүх гол ажлыг зарч бүсгүй хэнийг ч хүргэхгүй ажилдаа төрдөхгүй хийж амждаг буюу эднийг зарцтай байсан ба. Ингээд дэндөв дондов хоёр хоёулаа морь сайн ундаг сайхан эмээл тохож намарчаанда буусан зэрэгэлдээ сумын айлуудаар орж гардаг байж. Аав хүү 3 сайхан ганс хөөрөг дайлантай нутаг усандаа л яригддаг нэлийн биелэгж амьдралтай байж л дээ. Цог өвгөн гаравч оровч хитэн атуун давбар амиа тавина. Ингиж нэг хот айлын нэг янзын амьдрал ээлж халаагүй л үргэлжлээд өдрө хоногийг өнгөрөөж иж. Энэ намар урдын адил болтгороо болж айлууд ч намаржаанда буудгараа буугаад эсвэ. Зарц хинзээ өглөө арга өөрч мянга шахам хоноо бэлчээж гардаг байж. Хоёр бэр хадам ээжтэйгээ нийлж аваад нутаг усны ховжив хошоонд ирсэн сонин барааны тухай ярьж өдрийг өнгөрөөдөг байж л дээ. За удалгүй тэр өдөр нь тэнгэр бүрсийж алсын цэнхэр ус өтгөн бараан үүлэн думпаж эхэлсэн ба. Хинзээ өрхөө татаж хуурай аргал хормойлон орж ирээд тулганда гал урдж ширмэн тоогонд усын ингүүтээ ууранд нүтсэн атга цай хичгээд дэндөв тэгээд дондовын өрхийг нь татсан байгаа. Тэгтэн хинзээ ороод ир гих бүжингийн дуугаар орвол дэндөв хурган дотортой хөх чатар дээлээ хөдөржлөсөн хоймроо зогсож байж л дээ. Бүжин навчин хийдэ
цэнхэр торгон хурган дотортой дээлээ өмсөд минжин сортой малгайгаа хилтгээдөө тавьчихсан жаахан төнөрхөө ороо сандаалаад сууж байж. Хоёр хүүхэд нь хоймроо нойрсож байгаа ч харагдана. Тэгэхэд нь чи яах гэж орж ирсэн? Цаад хоёр хөгшөндөө цайг нь хийж өг. Яв гэж дэндүү зандарсан ба. Тэгэхэд нь бүжин "Гүй чи гарч хэрэггүй. Наана байж вэ?" гэж бүжин гуйсан байгаа юм л та. Ингээд тэр хоёрыг хоорондоо нэлийн сүрхий муудалсан байна гэж ойлгосон зарц бүсгүй бушуухан гараад явчих. Үгүй юмгаа ойрч босож тэнгэр ажрахаар гарахтаа том хүүгинд ороод чимээгүй болов. Хинзээ хэрэг дурлан цайныхаа дээжийг хангаадаа өргөчгөөд дэндвийн гэрэн гадаа очиж чагнаж л дээ дотор нь болоод байгаа юм болоо гэнэ. Тэгэхэд нь бүжин уйлж "Заавал хэлэндэ" гэж дуун чангарч эхэлсэн байна. Тэгэхэд нь "Нам гуйлагчтайгаа хөөгөөд явуул" гэж цаг уган зандрахад дэндүү "Хилээд үзээрэй чи" гэж занах нь сонсогдсон байна. Эмгэн тэднийг харагдаж "За хүүхдүүд минь хил хамаа ололцоо. Нэгэндээ тунирхаад яах вэ" гэж хэлхэн ч тод сонсогдож. За ингээд хинзээ буцаж ороод цайнаасаа хомрын арслантай авдар дээрх тахилын мөнгөн цогцон дүүргээд зис тунхунд цайгаа уудалж. Цог өвгөн орж ирээд хар цагаан дуугүй дээлээ өмсөж гарахт нь эмгэн үүдэн дээрээ түүнийг зогсооход "За өвгөн минь хүүхдүүдийн явдалд оролцоод хэрэггүй. Цайгаа уу" гэж хэлсэн байна. Тэгт нь цог урдаас дүрсхийг харснаа "Муу өглөгч минь амаатат" гэж зандарсан байна. Ингээд хэрүүл болж идэл удалгүй бүжин орж ирээд "Хинзээ чи морь авчирч имээлээ тэх. Хоёулаа багийн хуралд очно" гэж хэлээд гарсан ба. Ингээ хинзээг мөнгөн хазаар авахаар ороход бүжин хоймроо аав хүү хоёр тулганыхаа хоёр талд нь зогсожсэн нэг мансан байдалтай зогсож ижилтэй. Тэгэхэд нь хинзээг "Үгүй би чамайг морь түргээ аваад ир гэж ийштэй" гэж бүжин айж төгссөн дуугаар хэлэхэд цог хөвгүн хинзээгээс хазаарыг нь булаа авч бушуухан хойноо бэлчигээд явчих гэж зандарч хөөж эхэлсэн ба. Тэгэхэд нь нөгөө бүж ахад гуйжилтэй. "Үгүй чи өнөөдөр хонинд явж болохгүй. Надтай хамт байж вэ" гэж гуйхад хинзээ төрөх болсон доо гэж бодон эргэлзэн зогсоход цог овгон тэр гихийн арга гумууха харцаар "Зайлчи хонио бэлчи" гэж ахаад зандарсан ба. Зарч бүсгүй ундаач өлегтэй ууж чадалгүй арга үрч хонио бэлчээ явахдаа эргэж харуул баггууд дондов хүүгээ хөтлөн ахынтаа орж байгаа нь харагдаж л дээ. Үн саядаг 100 урд жижигхэн хүүгэн дээрээс ахаад эргэж харуул дондов хоёр хүүхдийнх нь хөтлөөд аавынд орж байгаа нь харагдаж. Хинзээ хонио зориуд эргүүлж орцог толгодын ингэр тогтоочход толгой оройдоо гарч гэрийн зүг ахаад харж илтэй. Эндээс 3 гэр нь маш тод харагддаг юм байна. Тэгсэн дондоо мордоо эмээлж цог өвгөн номхон харагч байгаа дэндвийн гэрийн өвдөнд хөвтүүлж хомнож байгаа нь харагдаж байна. Хинзээж тайвширч хонио эргүүлэхээр явж л дээ. Тэгсэн удалгүй цог өвгөн хоёр хүүтэйгээ хоёр сакс тэгнэж атсан тимээтэй ачаада тимээ хөтлөн их хэл яаруу байдалтай хөх гүвэн дээгүр даваад явчихж. Ингээд нар жарахаас өмнө хинзээ арга дүрэн аргалтай дээр нь шавг төөж даруулаад хонио тогтоож орхиод гэртээ буцаж ирж. Тэгтэлээ дэндвих гэрээ зөөгөөд барьчихсан байгаад жигтэй хийх гайхсан юм байна л та. Яагаад юм урдан гэрээ зөөчөө гэж бодоод өвгний дорвол бүгд л нэг дүнсгэр уруу царайтай сууж иж. Эмгэн буруу хараад хэвтчихсэн өвгөн тамхи байгуулад хоёр залуу нь сур илдээ сууж байгаа харагдаж. Харин 3 жаалхуу нэг мөсөн чихэр барьчихсан шагаагаар тоглож сууж иж л дээ. Хинзээ тэдний царайнаас "За та нэг юм буруул болжтэй" гэж гадарлаад цайж уусангүй ус авахаар сум хувин өөрч худаг руу явсан байгаа. Түүний гэрийн бүсэнд авчулсан сум хувингийн бөглөөг нь авч яхад өвгөн дотроос тэгж хэлсэн юм л та. "За та хоёр битгий олон юм донгосоод байгаарэ" гэж хэлхийг нь хальт сонссон байна. Хинзээ худаг руу явах зандаа дэндвийнхэр орж бүжингийн би ямар байгааг асуух талбаар шагаахаар эргвэл цог овгон араас нь гарч ирээд даллаа дуудаад эхэлчихлээ. Тэгэхээр нь хинзээ тосочход өвгөн шалханд буурсан улаануудаараа ширтэж байснаа. "Чи битгий олон юм донгосоод байгаарай. Бүжин уурандаа багтраад өнгөрчихсөн" гэж пал хэдлээсэн ба. Тэгэхээр бэр нь өглөөхөн зүгээрээс бэр нас орсон бол таарч байгаа. Уурандаа багтарч өнгөрнө гэх. Харин тийм юу гэсэн үг? Эндээ мэдгүй хүн ичнээ уурсан ч гэсэн багтраад Зүрх мөрхний шийдээс улсан гэсэн үг байна. нэг тиймэрхүү утгаар хэлж байгаа. Тэгтэн зарч бүсгүй яг гайхаад "Гү та ч одоо юу яриад байгаа юм бэ? Өглөөхөн зүгээр байсан шүү дээ" гэж гайхаж дуу алдан ухарч нулимсаа арчиж эхэлсэн ба. Тэгтэн нөхөн "Гү харин тийм л дээ. Чи түүний зочмог ууртаа гэдгийг нь ер нь л мэднэ. Тийм биз дээ. Ийм л хачи явдал боллоо" гэж өвгөн юу ч болоогүй юм шиг маш тайван хэлсэн ба. Хинзээ юу ч хэлж чадалгүй хоосон гэрийн буйрны зүг санаа алдаа харахад цог өвгөн шалхийдл шүүсээ гэж хаяад хөнгөн санаа алдаж "Сайн бэр минь байсан юмсан да. Одоо яа гихв? Хойд гурдахыг нь бас амжуулчихлаа" гэж хэлсэн байна. Бүр гайхамшигтай нь хойдох нь хүртэл амжуулсан байсан.
зарц бүсгүй тэгээд гэж арай ядаг хэлээд зарц бүсгүй өдрийн ачаатаа тэмээ хөтлсөн тэр гурвын явсан хөтлийн зүг хялэмхэж харсан баг. Нас ороод ойч шууд оршуулсан байгаа байхгүй. Тэгтэн харин ажил явдал нь амархан бүтлээ. Ламыг эвлэлийн хурлаас ирэхээр нь эндээс нүүнэ гэж цог үг хэлсэн баг. Ингээ хинзээ худгаас авах гэж жил болсон баг. Ээлдэгхэн сайхан ааштай, гойж хангалах дуртай, бүжин үхрийн ширэн хаваа дүүрэн ус дотроос сэмхэн ажаадч байх шиг хонинд битгий аваач дээ, надтай хамт бай гэсэн санаанаас гарахгүй нэлээд зовоосон баг. Сүүлдээ ухар мөчөд зарц бүсгүй муу ёроор ёрон дууцсан юм шиг намайг л хань татаад байж дээ гэж сэжиглэн бушуухан гэрийн зүг буцаад явсан баг. Ингээ орой лам сумын эвлэлийн үүрийн хурлаас ирж баахан харамсан 3 гэрээ дамжин бүлцийтэл уйлж унжиж үтсэн байгаа юм л да. Хизээд ачлахын тимээ бэлэн байдаг болохоор тэр 3 айл маргааш өглөө нь эрт гихч нүгээр гэрээ болгож байтал эмгэн гинэт нас орчихсон. За өгний эмг араас нас орсон. Сая л уйлж халаглах хослуулан гашуудцгааж эмгэн бууцсан дээр орхиод бушуухан нүүц хийхэр болсон байна. Удалгүй ч өвөл болж анхны цав цагаан цаас бараандлахыг цадаггүй сайхнаар хочин цав цагаан болсон байна. Өнгөрсөн бүхэн мартагдаж өнөөгийн юмс үзэгдэн хууртагдан сатаарч өдөр хоног хийсэн өнгөрхийг тэд ч анзаараг байгаа юм л да. Хинзээ нэг өдөр хоноо хариулж явтал хөдөлгөөн морьтой цан хүрэг савсуулсан аламны бололтой залуу ирж уулзсан байна. Цяндраач танилцуулаад өргөжлүүлье. Макс Киллийн брэнд супер хонжууртай суугуудалтай зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр Макс Киллийн арьсанд харшлахгүй толбонд хүчтэй. За Макс Киллийн брэнд малаа цусад үйлдвэрлэгддэг ахуйн цэвэрлэгийн бүтээгдэхүүний 99.9% бактери устгадаг, толб байрлагдаг, за орц найрлагатайгаар хэрэглэгчтэй хүргэдэг брэнд ах тий. За Макс Киллийн брэндийн хувьд хуурай болон шингэн угаалгын нунтаг, шалгуугаг, салбайдаг зэрэг ахуйн хэрэглэгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг брэнд гэдгээр онцлогтой. За 3.2 кг савлгаатай худалдаа халагдаж байсан шинэ байсан нь болохоор одоо шинээр 900 г савлгаатай ирээд худалдаа халагдаж эхэлсэн байгаа юм шүү. За тэгээд дээрээс нь худалдаалах цэгүүд нь олон байдаг. Наран косметикс бүүний төвүүд, хожим бөмбөр худалдааны төвийн А-гийн 2, болог худалдааны төвийн 2 давхарт, Ярамгийн фуд сити худалдааны төвийн 3 давхарт нь 8 болон Имар супермаркетын бүх салбарууд болон за бүх сүлжээ дэлгүүрүүд зах худалдааны төвүүдээс тус худалдаа авах боломжтой байх нэ. За угаалгын нутгийн дүүргэж бодис агуулаагүй нэгтаршуулсанд бол энгийн угаалгын нутагтай харьцуулахад усан хурдан задардаг. Бүрэн автомат машинд угаахтай хувцастай хамт хийгээд хэрэгжилчих юм билээ. Давуу талаас нь дурдвал 99.9% бактерийг устгах нь өвсний толб, хоолны бүх төрлийн толб, цусны толб, нүүрний бүх төрлийн бутаг арилгадаг. За мөн бэхний толб, гүн бохорцсон бүх төрлийн бохирдлыг улмургүй арилгах нь хөөсрөлт нь бага, үнэр авахгүй. За хамгийн гоё нь юу гэсэн чинь дарны хитийн төвөнд хувцсны өнгийг гандаахгүй бүрхүүл үсгдгээрээ давуу талтай. Хувц гандчдаг штэ тийм. Хэд угаал гандчаад ч юм шүлээд. Дээрээс нь энгийн унтгаас 60%-аар илүү хэмнэлттэй. За 3.2 кг унтах нь 120 халбаг болно. Нийтдээ нэг халбагаар нэг угаана гэхээр 120 угаалт хийн гэсэн үг. Тийм байна тий. За тэгээ бүх сүлжээ дэлгүүр 8 нэрийн дэлгүүр дээр бүх сүлжээ дэлгүүрүүд худалдаалж байгаа. Тэгээд 8 нэрийн дэлгүүрүүд хамтран ажиллах бас боломжтой байгаа юм л шүү. Холбогд утасны дугаар 80 2 55 85 75 Тэг 7 47 77 гэсэн дугаарлаа холбогдорой. Сошиал хаяг нь Макс Киллийн Монголиа, за мөн Наран косметикс цэг юм ингээд харахаар ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Макс Киллийн брэнд супер хонжууртай худалдаагаар хамтран ажиллалаа. Баярлалаа. За үргэлжлүүлэх хэрэгээ яриа. За 1950 онд хөдөө орон нутагт гарсан дүүлэнтэй хэргийг хүргэж байгаа тийм ээ. За нэг гэр бүлээрээ 3 гэр бүлээр амьдарч байсан бэр нь өнгөрлөө. Тэгээ араас нь эмгэн нь бас ингээд өнгөрчихөж байгаа. За ингээд нэлийн албаны хүн ирж уулзсан байгаа. Тэр албаны хүн элдээ хэрэг дурлан баах юм асуу шалгаж эхэлсэн байгаа юм л да. Хариулахад төвхтөө биш байсан учраас хинзээ дуртай наргагүй ч хариулаад байж. Тэр хүн сүүлдээ эмхэн бэр хоёрын үхлийн тухай баах юм шалгаж эхэлсэн байна. Зарч бүсгүй энэ удаа бодож санааж явдаг юм а хэлж нэг тодорхой сайхан онгойлгож авсан байгаа юм л та. Тэгээ асууж гэн. Үгүй чи энэ бүжинг юу хэлэх гэснийг нь мэдэх үү гэж тэр хүн байцаасан. Үгүй харин сайн мэдэхгүй л байна. Гэхдээ энэ цог өвгөний хэр баяа айл вэ? Гэхдээ баян айл гэж хариулсан байгаа. Эднийх 8 арилжаа их хийдэг өгөхт нь би тэрийг сайн мэдэхгүй юм а гэж хариулсан байгаа. Тэгэхэд нь энэ дэндүү юу хийж байгаа вэ? Тэгэхэд нь тэр 2 хүүхдээ аваад зэрэглдээ сумын ганган хишгээтэй суучихсан шүү дээ. Одоо тэндэл байдаг бах та гэж хариулсан байгаа. Тийм юм би гэж тэр хэлээд явхдаа хин нэгэн хүн чамтай ирж уулзсан уу гэж асуувал тэмээний ирэлчин ногчтой ботхтой харагч инг хайж явсан гэж хэлээрээ гэж хэлчихэд дахиад явчихсан байна. Ингээд орой хоол эзний дараа цог үгэн гинэд хөөе
Өнөөдөр чамтай хийн ирж уулзаад асуугаад байв да гэж шалгааж асуусан ба. Тэгтэн зарц бүсгүй нөгөө хүний хэлэх гэснээр нь нөгөө ботхтой инг хайсан хүн явна лээ гэж хариулсан ба. Сумын хилцээний төлөөлөгч Жамц сумын эвлэлийн өрөө хуралд сууж байгаад хүүхнүүд бүжингийн тухай шивэр авир гэхэд ахыг сонссон юм байна л да. Нэг нь хоорондоо ярьж байгаа юм л да. За юу гэж тэдрийг үүж гэдгийг улгаач нар л алаа биз гэж хэлхийгэнд дуулаад сэрт хийж мөшгөж эхэлсэн байгаа энэ хэргийн араас орсон гэсэн. Сарын дараа Жамц ганцаараа бүжинг хаясан хатан дээр ирж үтсэн маам л да. Тэгтэл цогцоос шинхэн цаасан дарагдаад урт усны үзүүр нь цаасанд ороос салхинд сэрвэлзэн хийсч байгаа нь харагдаж. Өнөг чон талыг нь идчихсэн ч гэсэн цээжин би хүзүү толгой нь азар бүтнээр хэвээсэн юм байна. Тэгэхээр Жамц хүзүү толгойг нь сүхээр тас чавчиж аваад шуудаанд гэж ганцгал тавьсаар сумын төв дээр яваад ирсэн маам л да. Тэгтэн дондоо айлгсаж яваад нэг нь жигтэй юм дуулж аавдаа ирж эхэлж л дээ. Тэр нь юу гэсэн чинь тэрийг сонсоод цог өгөөж гисэн сэртсгийж худлаа байлгүй те. Өсвөн хүний толгоогоор яадгийн. Гэхдээ нохоо цуугаад л аваа юу үсттэй. Аваа яваа биз гэж хариулсан ба. Тэгтэн хүн "Гүй аав, үгүй гинэ. Хүүрийн дэргэд сүх байсан гин." Энэ үг аав хүү хоёрын хүзүүгээр завчаад хайчих шиг л болж. Өвгөн шүн нойргүй хоноод өглөө эрт сайхан улаан хатаа унаж том хүдийгээ уулзахаар явсан байгаа. Нөгөө том хүү болох дэндүү зэрэглдээ сумын цуутай ганган хүүхэн хишгээтэй суучгсан жаргалаа идэлд амьдарч байж л дээ. Хишгээ сайхнаас гадна хилэмгийн хэнийг ч үгээр уургалж чаддаг юм бүсгүй юм байна л да. За ингээд сумын наадам дээр хишгээ хэнцэр дэгжинээр дэндвийг ганц харж чулуудаад л ерөнхийдөө уургалаад авчихсан юм байна. Нууц янагууд нь улам дотносож салж хаагцгаа мэдэхгүй савл хийвэл тэрвэлдээ твчдэг буюу ингээд нууц амрагтай болцсон юм байна л да. Ишгээ түүний их нэртэй бүр 2 хүүхэдтэй 3 дахь нь удахгүй гарах гэж байгааг мэдсэн ч гэсэнтэй хоёулаа сууйл та гэж хошуур цоргоолгон гуйх болсон байна. Дэндүү ихэндээ би яаж чамтаа суух вэ? Би ч их нэртэй 2 хүүхэдтэй одоо 3 дахь нь төрөх гэж чинь гэж цааргалдаг байснаа сүүлдээ "Хөөе ер нь ихнэр хүүхэдгүй бол суусан ч яах вэ" гэж боддог болчихл тээ. Муу уг модон улаатай гихчээр нэг л өдөр бүжиг нөхрийнхөө паянг дуулаад жигтэй хийх уурлах болсон боيو нууц амрагтай гэдгийг мэдчихэж. Гэр дотроо үргэлж тар тур хийхийг өдөр шөнөгүй борь бохс хийх завгүй зарц бүсгүйгээс бусд нь ер нь л андахгүй болж. Тэндээс сүултээ хэршгээдээ суун гэдгээ тулгар биетээ бүр улаан цагаан дагарч хилчгсэн байна. Тэгтэн бүжин босон хараад шинхэн дээл хувцас өмсөж "Морь аваад ир би багийн хуралд очино. Бүгдийн нүүрэн дээр чамайг аавтайгаа нийлж яаж амтны адуу мал хулгаалтыг чинь хэлэндэ" гэж дайрч давшилсан ба. Дэндүү аргадаж үзээд зоргоороо ихнэрийнхээ шийдсэн санааг нугалж чадахгүй аргаа барсан юм байна л да. Дэндүү ихнэрээ нас барсны дараа 40 сонгийг нь гүйцэж чадалгүй хишгээрөө давхиж очихт нь цаатах нь "Чи 2 хүүхдээ аваад хүрээд ирэхгүй да" гэж хэлсэн ба. Дэндүү чудалгүй нууц амрагтайгаа амьдарч байтал өвлийн нэг орой аав нь жигтэйхэн даарчсан нэг л чухал ажилдаа яваа бололтой хүрээд ирж. За ингээд цог өвгөн орой бараа хураадаг илүү гэртээ орж байхад хэлсэн байгаа хүүтийг ойлгох наахта. За болохоо байсан шүү. Өнөөхий чинь толгойг тастаад аваа явчихсан гинэ гэж шивнэжсэн ба. Тэгтэн тэнтүү "Юу? Арай худлаа байлгүй дээ" гэхтэн. "Үгүй эргэлзэх юм алгаа. Би өөрөө очиж харсан. Ногоон Жамц шиншиж яваад үнэр авчихж өөрх юм байх бай дээ. Гуруула үг буцчил болохгүй юм шүү. Уурандаа багтарч унаад өнгөрчихсөн гэж ясаа цайдал суугаад л байна шүү" гэж хэлсэн ба. Тэгтэн хүн "За яг бид хоёрч тестх юм байж та харин тестх юм уу да" гэж асуусан ба. "За тесэндээ эсвэл тас жимэж байгаад үхэн нийц" гэж хоорондоо ярилцсан ба. Ингээ маргааш цог өвгөн яаран гэрэл рүүгээ ботсон. Төлөөлөгч Жамц сэжигтэн өвгөн хүүр рүүгээ явнаа гэдгийг дуулаад ер нь бол тандчил байсан юм билээ л дээ. Дагаж ирээд тэдний шивнийг бүрэн гүйц сонсоогүй ч гэсэн нэг хувилдааны цохиож байгааг нь баттаа мэдэж авсан ба. Жамц хүүхний хүзүүг өөрөө гисгэж өвчөж хэрэгтэй юм аач олж авч цасан шуурхтаа нэг өдөр шарлын дэргэд аваачаад хайчихсан ба. Жамц хүн амны онц ноцтой гэмт хэрэг гэж үзээд аймгийн прокурорд очиж шижигтнүүдийг баримтлах зөвшөөрөл хүссэн ба. Прокурор бүхэл явдлыг сонсоод хүүхний толгойг авахд гэрч шинжлэхэд гэрч дутуу байсан юм байна л да. "Наадах чинь няцаагтан да" гэж хэлсэн ба.
Жамц ерөөсөө ухарч няцахгүйгээр 3 дахин гуйж байж цог өвгөнийг 2 хүүтэнд баривчлах зөвшөөрөл авч өртөөгөр тавхин ирсэн баг. Түүнд туслахаар 2 хүн аймгийн цагдаагийн газраас ч гаргаж өгсөн баг. Цог дондоо хоёрыг баривчлах үед Диндвийг нөгөө сумаас барьж аймгийн төвд гурвуулангийн хамт хорж эхэлжилтэй. Тэд мал хулгайлж өөр сум руу гусвал зардаг байснаа дорхноо хүлээсэн баг. Харин Жамц дараа нь энэ хулгайг чинь та нарын эхнэрүүд мэддэг байсан юм уу гэж шалж эхэлсэн баг юм л да. Тэгэхэд нь хинэнч цааргалгүй мэддэг байсан гэж улаасан баг. Хэн нь энэ тухай багийн хуралд очихдаа хэлнэ гэж сүрдүүлсэн бэ гэхэд тэр гурыг хинэнч дуураагүй мэн. Сүүлдээ тэд бүжин гурандаа багтарч өгсөө. Жирэмсэн 2 баг хүүхэдтэй авгаа нөхөртөө хаягдахдаа бахардах байтгаа боож өгнө үсттэй гэж зүтгэсэн баг. Ингээ хуулийн өмнө тэд сүүлдээ үннээ хэлж ам гуйж эхэлсэн. За хам хэргийг цог өвгөн өөр дээрээ хүлээсэн буюу би түүнийг багал зурдаад алчихсан. Энэ 2 хүүхдийн амийг хэлтрүүл намайг шийдэх гэж гуйж эхэлсэн баг. Ер нь бол бүжин өөрийг нь алах нэ гэдгийг мэдээд хинзээгд хэрэгтэй байх гэж нэлийн гуйсан юм байна л да. Улгаан хэрэгээ нуух гэж өвгөн бирээ багалзуурдаж алаад тэр доор нь хээр аваачаад хайсан юм байна. Үннийг мэдсэн хөгшин нь маргааш цус харваад өөд болчихсон юм байна имэгнэн. За ингээд энэ явдал нийтэд илэрхий болоход баг бэр нь хүүхдээ аваад төрхөмдөө бутсан байгаа. Хишгээж орон нутагтаа шингэх аргагүй болж хөгшин ихэд дагуулж өөр сум руу нүвсэн байгаа. Цог өвгөн даалтаар гарч ирээд хор идэж өгөхөд нь 2 хүүд нь дээд хэмжээ оноож 10 хоногийн дараа тогтоолосоор гүйцэтгсэн байгаа. Ерөнхийдөө бол цог өвгөн амиа орлцсон гэсэн үг. За ингээд хишгийг шийтгэхгүй юм байна л да. Учир нь хишгээтэй суух гэж авгаагаа алаагүй хулгай эргээ нуух гэж авгаагаа алсан гэж үтсэн юм байна. 2 бага хүүхэд зарц бүсгүй 3 олон зуун малтай ингээд үлдсэн юм байна. Хинзээ 2 хүүхдийг ээж шиг нь өсгөж мал хөрөнгийг нь харж хандсан маа. Хинзээ сүлд нь малыг нь хүчрэхэ болоод нэгдэлд өч 2 хүүхдээ аваад хот руу буцна энэ юм байна. Тэгвэл энэ хэргийн эхлэл болсон. Догсон. Тийм ээ? Яагаад нөгөө нэг юугаа овгоо өөрчилсөн бэ гэдсэн догсомж 2 хүүгийн нэг юм байна л да. Догсмыг 2 сарын дараа намд илсүүлсэн. Яамны үдний жижүүр өвгөн догсмын ээж аавын тухай сайн мэддэг нэг юм байсан юм байна л да. Харин догсом энэ өвгөний тухай юу ч мэддэггүй байсан учраас өвгөнтэй тийм дотн байгаагүй юм байна. Өвгөн үүнд нь дургуун үрч өөсөв нилийн хайгаад лараас нь шиншээд байж л дээ. Ингээд намын гişүү илсүүлэн гэдгийг нь мэдээд намын өөрөнд дарахад хов хүргэснэ тэр юм байж. Асуудлыг шалгаж үзээд намд илсгэхэд харшлах юмгүй гэдгийг жижүүр өвгөнд учирлаж хэлсэн юм байна. Өвгөн сүлдээ эвгүй юм хийсэндээ санаа зовж ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад ингэ явчих. Хүмүүсийн ярилцсан хэдхэн хоногийн дараа гинэд нас орсон гэж ярилцдаг болсон юм байх нэ. Ямар айхтар өвгөн бэ те. Тэр эмгэнэ нь болохоор юу юм бэ ч те. Тэр сонсоод даралт үүдэл. Тийм цус сарваад л одоо зүрхэн клуб нагдаад нас орсон юм хямарсаар хагаад л гэж. Тэр баг нөө цуврал хүний амны хэрэг шиг юм болж байна. Барал хэлээд тэгсэн чинь хамгийн гол юм нөхдүүд баяжаад байсан шалтгаан хулгайч нар л байж. Тэр нь баригдчих гэсэндээ л одоо тэгэд бэрээ хөнөөцөл бол таарлаа та тэгэд 2 хүний л амил та бэр нь өнөө маргаашгүй төрөгчлсөн шүү дээ. Тэгээ нэг юм хэрэг болж исэн баг нэ 1950 оны үед болж исэн баг. За энэ хүрээний нэвтрүүлгийн өндөрлөө. Тэгээ өөр амиа оролцлоо та хамгийн гол нь хорвоод. Студид хөтлөгч Чанцаа улаан амын наривагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Макс Гэлийн брэнд супер хонжортой худалдаа мөн Better for All ZD гар утсаалаа. Үргэлжлүүлэн тамчид шууд нэвтрүүлгийг улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.